Сайн байцгаана уу хүмүүжигчдээ. Сайн байцгаана уу. Одон мэдээ та бүхэнтэй мэдчлэн жолгож байна. Өнөөдрийн мэдээнд Дундад улсын Эвхамт намын Өвөр Монголын Өөртөн зэс хорны 11-р хугацааны хорооны 12-р удааны бүгд хурал хуралдсан. Боган дээр хагас жилийн бүх орны аж ахуй нийгмийн хөгжилтийн байдлыг мэдгдсэн. Дээр хагас жилд Өвөр Монголын уламжлалт аж ахуйн дэс дэвшилт шинэ хөгжилтөд болсон зэрэг мэдээлэл бэлтгэлээ. Дундад улсын Эвхамт намын Өвөр Монголын Өөртөн зэс хорны 11-р хугацааны хорооны 12-р удааны бүгд хурлыг 2026 оны 7 сарын 31-ний өдөр Хөх хотод хуралдсан байна. Дундад улсын Эвхамт намын Өвөр Монголын Өөртөн зэс хорны 11-р хугацааны хорооны 12-р удааны бүгд хурлын албан мэдээ. 2026 оны 7 сарын 31-ний өдөр Дундад улсын Эвхамт намын Өвөр Монголын Өөртөн зэс хорны 11-р хугацааны хорооны 12-р удааны бүгд хурлаас батлав. Дундад улсын Эвхамт намын Өвөр Монголын Өөртөн зэс хорны 11-р хугацааны хорооны 12-р удааны бүгд хурал 2026 оны 7 сарын 31-ний өдөр Хөх хотод хуралдсан байна. Бүгд хуралд Өөртөн зэс хорны намын хорооны гишүүн 69 хүн, жишигдэгч гишүүн 8 хүн оролцжээ. Өөртөн зэс хорны хамаатай удирдлага, Өөртөн зэс хорны сахилга бот байцаах хорооны байнгын гишүүн, хэнэн байцаах зөвлөлийн гишүүн болон хамаатай талын хариуцлагаатан, Өөртөн зэс хорны голдлогтой ардаас эжигнсэн хэсэг аж ахуйлын хариуцлагаатан, Өөртөн зэс хорны 11-р удааны намын төлөөлөгчдийн хурлын үндсэн шатны хэсэг төлөөлөгчд хуралд сул оролцсон байна. Бүгд хурлыг Өөртөн зэс хорны намын хорооны байнгын хорооноос эрхэлж, Өөртөн зэс хорны намын хорооны шүүжи Ван Уижун яриа тавьжээ. Бүгд хурал нь Ван Уижунгийн намын хорооны байнгын хорооны найдлагаар хийсэн 2026 оны дээр хагас жилийн ажлын мэдүүлэлт болон дараачийн шатны ажлын байрлуулалтыг сонсож ярилцсан. Дундад улсын Эвхамт намын Өвөр Монголын Өөртөн зэс хорны 12-р удааны төлөөлөгчдийн хурал хуралдуулах тухай шийдвэрийг хянан зөвлөжээ. Өөртөн зэс хорны намын хорооны байнгын гишүүн зохион байгуулах хэлтсийн дарга Ли Дүн Шүй шийдвэрийн төслийн тухай бүгд хуралд тодорхойлолт хийсэн байна. Бүгд хурлаас жилийн эхнээс нааших Өөртөн зэс хорны намын хорооны байнгын хорооны ажлыг гүйцэд нотолж, Ши Жинпин нөхрөөр голлогч болгосон намын төв хорооны Батчанга удирдлагадоор Өөртөн зэс хорны намын хорооны байнгын хороо, намын 20 дугаар их хурал болон 20 дугаар хугацааны удаа бүрийн бүгд хурлын зэрэг санааг гүнзгий туушлуулан, Дундад улсын Эвхамт намын төв хорооны 20 дугаар хугацааны 4-р бүгд хурлын байрлуулалтыг нэмбай найдваржуулж, Ши Жинпин ерөнхий шүүжийн Өвөр Монголын ажлын тухай ширс чухал яриа, чухал жааврын зэрэг санааг бүх талаар туушлуулан, Өөртөн зэс хорны намын хорооны 1-5-7 ажлын байрлуулалтыг хүчлэн ахиулж, бүгд найрамдах дундад ард улсын үндэсний бүлхэмдэл давшилтыг ахиулах хуулийг суралцсан ухуулан туушлуулж, дундадын үндэсний хамтын чогчийн ухамсарыг баттгах, дундадын үндэсний хамтын чогчийн байгуулалтыг ахиулж, 2 халахвч 2 суурин 1 бэхлэлтийг байгуулах, 5 том байлдах бодлогын байр тогтоолт болон үүргэлэл хариуцлагыг гүнзгий найдваржуулж, 7 голдлогтой ажлыг бүх хүчнээр сайтраатгаж, чанарлаг хөгжилтийн чадвах, дэсийг тасралтгүй дээшлүүлэн, намын бүх талын удирдлага болон намын байгуулалтыг чангатгаж, улс төрийн шилдэг сайн амь ахуйг хүчлэн чогчилж, бүх орны аль төрлийн ажил үйлсийн хөгжилд шинэ амжилт олж, онцгойлон аж ахуй үргэлжлэн сайжирж, орон нутгийн үйлдвэрлэлийн ерөнхий өртгийн 2 улирлын нэмэгдлийг хурдаж, бүх улсын төгсдгсөн төвшнөөс давж, дээр хагас жилийн тогтмол хөрөнгийн бэл оруулалт, хөвжөөжилд хүрсэн аж үйлдвэрийн нэмэлт өртөг, гадаад оруулалт гаргалтын ерөнхий хэмжээ, энгийн олон нийтийн төсвийн орлого, бүхий л суугаалчдын хүн дундчин эжимдэж болох орлогын нэмэгдлийг хурдаж бүр бүх улсын төгсдгсөн төвшөнтэй жирэгцэн байна. Эдгээр амжилт бүтэмжийг олсон үндэс нь Ши Жинпин нөхрөөр голлогч болгосон намын төв хорооны жолоо атхан жамчилсанд бий. Ши Жинпингийн шин цаг үеийн дундад улсын онцлогт нийгэм журмын үжил санааны шинжлэх ухаач жолоодлогод бий. Мөн ч бүх орны хамтын тэмцлийн үр дүн болно гэж санал нэгтээ үжиглсэн байна. Бүгд хурлаас жаахтан энэ жил бол 15 дугаар 5 жилийн төлөвжүүлгийн эхлэлтийн жил. Мөн ч Өөртөн зэс хорны 11-р хугацааны намын хорооны үүргэлэл хариуцлагаан биелүүлэх сүүл хураах жил. Аль төрлийн ажлыг сайтар хийх нь чухал ач холбогдолтой. Ши Жинпингийн шин цаг үеийн дундад улсын онцлогт нийгэм журмын үжил санаагаар жолоодлого болгохыг баримтлан, намын 20 дугаар их хурал ба 20 дугаар хугацааны төв хорооны удаа бүрийн бүгд хурлын зэрэг санааг гүнзгий туушлуулж, Дундад улсын Эвхамт намын 20 дугаар хугацааны төв хорооны 4-р удааны бүгд хурлын байрлуулалтыг хянамгай найдваржуулан, хоёрыг тогтоосноо шийдвэр чанартай ач холбогдлыг гүнзгий эзэмшиж, 4 ухамсараа чангатхан 4 итгэлээ баттгаж, хоёрын хамгаалахыг биелүүлж,
Ши Жинпин ерөнхий шүүжийн Өвөр Монголын ажлын тухай ширс чухал яриа, чухал жааврын жөрг санаа. Дундад улсын эв хамтан байгуулагдсан 105 жилийн ойг бэлгэлэх их хурал дээрх чухал ярианы жөрг санаа. 7 сарын 30-ны өдөр хуралдсан Төвийн улс төрийн товчооны хурлын жөрг санааг найдваржуулан боттойжуулахыг ахиулж, Өөр Тунжис хорны намын хорооны 157 ажлын байрлуулалтыг Лавдун баттай ахиулж, тогтууны дунд ахих ажлын ерөнхий хөг аясыг баримтлан, шинэ хөгжилтийн ойлгогдгүйнийг бүрэн бүтэн онцтой бүх талаар туушлуулж, шинэ хөгжилтийн байдал идэвхтэй уусалчин сайтар үйлчилж, улсын дотоод гадаадын хоёр том талыг нэн сайтар нэгдэлтэд төлөвжүүлэн, хөгжилт ба амар төвшнийг нэгдэлтэд төлөвжүүлж, өөрчлөлт нээлтийг гүнзгийрүүлэхийг баримталж, шинэ хуучин хөдөлгөгч хүчнээ улируулалтыг түргэтэн ахиулж, дотоод төрөгчийг хүчлэн өргөтгөж, нийгмийн амьдралын хүчнийг хөгжөөж, аж ахуйн шинэ шилдэг тийш сайн хөгжих, өл төрлийн ажил үйлсийн шинэ нэн их үр бүтэмж олохыг айхуулах хэрэгтэй гэжээ. Бүгд хурлаас чухалчлахтан аж ахуйн эргэлт тогтууны дунд ахихыг хүчлэн ахиулж, аж ахуйн хөгжилтийн оны харалт үүргийг биелүүлэхийг үнэнхүү батлах хэрэгтэй. Бүтэмжтэй бэл оруулалтыг өргөтгөн хоригдлогооны нөөц хүчнийг хөгжөөж, хоёр чухал байгуулалт болоод хоёр шинэ ажлыг хүчтэй ахиулж, амар төвшнийг баталсан урьдал доор жилийн эхэнд тогтоосон том чухал төслийн байгуулалтын агчийг түргэтгэн, эл шатны 15 дугаар 5 жилийн төлөвжүүлэгт оруулсан төслийн өмнөх хугацааны ажлыг боттой хийж, ардын дундах бэл оруулалтын идэвхжлийг сайтар хамгаалан дайчлах хэрэгтэй. Хоригдлогоог дайчлах тусгай ажиллагааг гүнзгий хэрэгжүүлж, хоригдлогооны жүйсийн хуучнаар шиний солих, дунд баг аж ахуйлын хөгжилтийг засгийн ордон худалдаа авахар дэмжих зэрэг төрийн бодлогыг шилдэгжүүлж, амралтын өдөр уралдаан, тоглолт, цас мус зэрэг аж ахуйг ихэр хөгжүүлэн, бодит хоригдлогооны дэс дэвшилт, үйлчилгээний хоригдлогооны яс чанарыг дээшлүүлэн багтаамжийг өргөтгөх хэрэгтэй. Бохирдлоггүй хамтаар эдлэх, чөлөөтэй нэх, ариун чигч ойлгогдгүй болоод, дүгэн авсаар амар төвшин, гойд сайхан шаардлага ёсоор Өөр Тунжис хорны 16 дугаар хугацааны биеийн тамирын чуглаан болоод 7 дугаар хугацааны жимдэгчүүдийн биеийн тамирын чуглааныг сайтар эрхлэх хэрэгтэй. 1, 2, 3 дугаар аж үйлсийн хамжилчин үр ашгийг нэмэгдүүлэхийг ахиулж, тариалангийн хөргөслийн хангалга болоод үн ханшийг тогтворжуулах, чагуурын урдчлан сэрэмжлүүлэх баталгаа, тариан газрын нарилаг хамааралт, намрын хураалтыг зохион байгуулж тохируулах зэрэг ажлыг нэгдэлтэд төлөвжүүлэн сайтар хийж, өндөр баримжаад тариан газрын байгуулалт, эжигнэлт, хамааралт, хамгаалалтын тогтцыг байгуулан төгөлдржүүлж, онцлогт таримал тэжээврийн үйлсийг идэвхтэй хөгжүүлж, тариалангийн бүтээгдэхүүн, малын ашиг шимийг нарилаг боловсруулах, нэр тэмдгийг үүдэх ба үйлдвэрлэл борлуулгыг жолгуулах ажлыг хүчлэн сайтар атгах хэрэгтэй. Аж үйлдвэрийн аж ахуйлыг хөтлөн жолоодож, зах дэлгүүрийн шаардлагаар жолоодомж болгон, үйлдвэрлэлийн бүтчийг түргэтгэн, тохируулан шилдэгжүүлж, гол материал, дээд дэсийн машин тохиромж зэрэг өндөр нэмэлт өртөг бүхий үйлдэлгүүнийг нэн хөгжүүлэхийг чангатгаж, зах дэлгүүрийн өрсөлдөх хүчнийг дээшлүүлэх хэрэгтэй. Үйлдвэрлэлийн чанартай үйлчилгээний үйлс болоод амьдралын чанартай үйлчилгээний үйлсийн дутуудлыг нөхөрлөж, чанар сайтай жугаачлалын үйлдэлгүүний хангалгыг баялагжуулан, гэр газар хөрөнгийн зах дэлгүүрийг тогтун байлгах хэрэгтэй. Шинэ талбар үжигдлийг түргэтгэн өргөтгөх хэрэгтэй. Шинэ хөдөлгөгч хүчнийг бужгааруулан, мэрэгжлийн судлал нээлт болоод талбар үжигдлийг хөвчөөжүүлэн хэрэглэхийг хамжилчин ахиулж, нүүрс, төмөрлөг, ховор шороо, сүүнээ үйлс, амьд утсын үйлдэх үйлс зэрэг аж үйлсийн тоочсон хөлбөр хавргалтыг сайтар атгаж, салхи гэрлийн энергиэр ус төрөгч нөөцлөх, бодолтын хүчин, цахилгаан хүчнээ зохичингуй хөгжилт, шинэ энергийг хөвчөөжүүлэн хэрэглэх зэрэг шинэ энергийг олон ишчүүлэн тухайн газарт нь шингээх талбар үжигдлийг өргөтгөж, хиймэл оюуны аж үйлсийн хөгжилтийн хандшид зохичуулан шинэ байдлыг ахиулж, доор агарын аж ахуйн эрүүл бөгөөд эмх журамтай хөгжих, одчилсан мэрэгжлийг хөвчөөжүүлэн хэрэглэхийг ахиулж, давуулах хүрээнд анхаарал төвлөрүүлэн, суур судалгаан болон хоригдлогооны судалгааны урт хугацааны тогтвортой дэмжлэгийг чангатгаж, мэрэгжлийн үр бүтээлийг аж үйлсжүүлэн хэрэглэх үйлчилгээг чангатхан, газар орны байдалд нь тохируулан шин чанарын үйлдвэрлэлийн хүчнийг хөгжүүлэх хэрэгтэй. Нэн их эрчмээр өөрчлөлт нээлтийг гүнзгийрүүлж, улсаас дундад улсын Өвөр Монголын чөлөөт арилжааны туршилтын оронд олгосон урдаар хэрэгжүүлж, урдаар турших төрийн бодлогыг сайтар хэрэгжилж, хил алссан электро худалдаа, хил алссан барааны гүйлгэ, хил алссан мөнгөн гүйлгэ болоод хилийн ардын захыг ихэр хөгжүүлэх хэрэгтэй. Зах дэлгүүрчилсэн, хуулцсан, дэлхийжилсэн тэргүүний арилжаа эжигнэлтийн орчны байгуулалтыг чангатгаж, ардаас эжигнсэн аж ахуйн гол чогч зах дэлгүүрийн өрсөлдөөнд төв голчоор оролцохыг дэмжин баталж, улсын өмчлөлт эд хөрөнгө, улсын өмчлөлт аж ахуйлын өөрчлөлт болоод нээлтийн орны хамаарлын дүрмийн өөрчлөлтийг улам гүнзгийрүүлэх хэрэгтэй. Бээжин, Тянжин, Хөбэй, Хөхмөрний гурвалжин хойг,
Гуандун Шанган омны том болонгийн орон болон Жүү хотын 3 мод зэрэг газар орнолууга хамтарч байгаа гүнжгэрүүлж улсын дотоодын том орчилтэй гүнжгээ уусалчих хэрэгтэй гэжээ. Бүгд хурлаас чухалчлахтан хөгжилт болон амар түвшнийг нэгдэлтэд төлөвжүүлж өндөр түвшин бүхий амар түвшнөр чанарлаг хөгжилтийг батлах хэрэгтэй. Улс төрийн амар түвшин болон нийгмийн амар тогтооныг эрс хамгаалж, үжил ухамсрын хүрээнээ түгшүүрийн гөм соггийг сэргийлэн арилгаж, умарт хязгаарыг халахвч, улсын аюулгүйн баталгааны чадварыг нэг чогччуулан дээшлүүлэх инженеринг давдан баттай айхуулах хэрэгтэй. Аюулгүй үйлдвэрлэлийг чанга боттой нарилаг атгаж, хүнд их түгшүүрийн гөм соггийг өндөл хөргөөр үжиж, голдлогтой хүрээг нэгт ажиж, голдлогтой талбар газард байнгацсан аюулгүй гөм соггийн байцаан жасалт өрнүүлж, хуул бас ажиллагаанд чохилт өгч, хуулаас зөрчсөн ажиллагааг засах хүчилчэн чангатхан, өл төрлийн хүнд их өндөл гарахаас өрс сэргийлж, энгийн өндлийг хамгийн их хэмжээгээр багасгах хэрэгтэй. Үерийг сэргийлэн гамшигаас аврах ажлыг чухалчлан үжиж, Ши Жинпинг ерөнхий шүүжийн дурдсан дөрвийг хийж, 3-аас айхгүй чухал ойлгогдгүйнийг үйлдэлжүүлж, түгшүүртэй усан чөөрөм, гол нуурын хашлага, уулан үер болон газар шинжилгээний гамшигын түгшүүрт орон, хот балгасны үер устал амархан үүсэх чигийн байцаалт жасалтыг чангатгаж, хянан хэмжилт сөрөмжлүүлэл, бачмыг аргачаах бэлтгэл болон аюулаас авран туслах зэрэг ажлыг чангатгаж, жижүүрийн дүрмийн чанга найдваржуулж, өндөж шархдахгүй хохирлыг багасгахаар чармих хэрэгтэй. Бусад хүрээний аюулгүйг нэгдэлтэд төлөвжүүлэн сайтар атгаж, 3 умартын инженерингийн шувталтын дайлалдаан, онцгойлон өсөрхөглийг сэргийлэн элсийг засах 3 том бэлэг тэмдгийн чанартай дайлалдааныг үргэлжлэн сайтар хийж, чилмэг тэнгэр, чинхэг ус, чивэр хөрсийг хамгаалах дайлалдааныг гүнжгээ ахиулж, өл төрлийн амихан орчин тойрныг өвдсөн хууль дүрмэс зөрчсөн үйл ажиллагааг чанга торгон шийтгэж, эдийн засаг мөнгөн гүйлгээний хүрээнээ түгшүүрийг бүтэмжтэй сэргийлэн шийдвэрлэж, үндсэн шатны 3-ыг батлах суур шугамыг чанга баримтлах хэрэгтэй гэжээ. Бүгд хурлаас чухалчлахтан ардын амьдралын бодит явдлыг сайтар шийдвэрлэж, олон түмний хүртээмжийн төрөгдөл, жол жаргалт төрөгдөл, аюулгүйн төрөгдлийг тасралтгүй дээшлүүлэх хэрэгтэй. Ардын амьдралын 10 том инженеринг гүнжгээ хэрэгжүүлж, олон түмний бачим тулгам хүчир төвхтэй асуудлыг дараахан шийдвэрлэж, өмчилгээ, сурган хүмүүжил, адлаа ахуй, дулаалга болон настад нэлхсэн үйлчилгээ жиргийн хэр төвшнөө дээшлүүлж, олон түмний халамжилж байгаа асуудлыг нэгд нэгээр шийдвэрлэх хэрэгтэй. Олон түмний ажил олголт, орлогын нэмэгдлийн арга замыг өргөтгөж, хөдөлмөр хүчний захын хангалах хэрэгцээг жолголтуулж, голдлогтой хүмүүсийн ажил олголтыг дэмжих хүчилчээ чангатхан, төгссөн оюутан жирэг залуучуудын ажил олголт үйлс босголтын жолоодлогоо чангатгаж, амьдлагаар ажил олгосод болон шинэ ажил төрөл хийгсдийн эрх ашгийг хамгаалах ажлыг сайтар хийж, хөдөө тосхныг бүх талаар хөгжүүлэн мандуулахтай уялдуулан, дэмжин туслах төрийн бодлогыг нарилаг найдваржуулж, олон түмнийг дайчлан орлогоо нэмэгдүүлэх танилтыг шинчилж, идэвхтэй арилжааны тохиол өрж, олон ишцэн жамаар орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хот хөдөөний засалтын төвшнийг тогтуунаар дээшилж, хотын шинтгэлийн ажиллагаа хэрэгжүүлж, хот балгасны шитэмхай хий, усны хангалах, ус гадагшлуулах, бохир ус, элчийн хангалах зэрэг газар доорох хоолой тор болоод чаглагын хүчин зэрэг суур төхөөрөмжийн дутуудлыг нөхөрлж, нийгэм тойргийн засалтыг чангатгаж, намын байгуулалтаар хил хязгаар орны үндсэн шатны чадах үйлдэлийг дайчлахыг дээшлүүлж, оршин амьдрахад тохилог үсгэлэн сайхан хөдөө тосхны байгуулалтыг давдан баттай ахиулах хэрэгтэй. Оюуны боловсны байгуулалтыг хүчлэн чангатгаж, давшилттай өөдрөхөг нийгмийн хөв сурталыг бүрэлдүүлэх хэрэгтэй гэжээ. Бүгд хурлаас чухалчлахтан намын бүх талаар чанга засахыг даамгай ахиулж, улс төрийн ам ахуйг тасралгүй чивэршүүлэн засах хэрэгтэй. Ши Жинпингийн намын байгуулалтын үжил санааг гүнжгээ сурчин туушлуулж, шин цаг үеийн намын байгуулалтын ерөнхий шаардлагыг найдваржуулан, төв чанга үндсэн хөг айжим, арга хэмжээ, уур амьсгалаар намын хамаарч намыг засах хэрэгтэй. Засгийн бүтэмжийн жив үжилтийг бий болгон үйлдэлжүүлэх суралцлах хүмүүжлийг эмх цайтар атхан, гүнжгээ сурч, үнэн байцаан боттой засахыг тууштай найдваржуулж, хориг зөвлөх шийдвэр, өрхийн өргөлт зэрэг өл төрлийн тогтцыг төгөлдржүүлэх хэрэгтэй. Товын тойрон байцаалт зэрэг өл төрлийн хянан байцаалтын хариу тусгалтын асуудлыг засан чигчлэхийг нэгдэлтэд төлөвжүүлэн сайтар атгах хэрэгтэй. Хугацаа солих ажлыг нарийн хянамгаа сайтар хийж, сонгогдогчийн улс төр хөв боловсрал чадвар, хөв суртал, ариун чигч зэрэг талыг чанга атхан, хугацаа солих сахилга батыг чанга сахиж, хүн сонгоо хөргөлөх тухай төв бус сурталыг гүнжгээ чигчлэн, хугацаа солих бүх өвчин ариун чигчийг батлах хэрэгтэй. Сүн шочин Ванглишаа зэрэг хүмүүсийн хууль дүрмөөс хүнд ночтой журцсан асуудлаас гүнжгээ сургамж авч,
Төвийн 8 дахь тоолын жирэг санааг гүнзгий суралцсан туушлуулах суралцлах хүмүүжлийн үр бүтэмжийг тасралтгүй бэхжүүлэн өргөтгөж, хөлөвөрч үжилийг засан чигчилж, үндсэн шатны дараасыг хөнгөлөхийг үргэлжлэн гүнзгээрүүлж, 3 ээлжирхгүйг нэг цогцчуулан ахиулж, ээлжирлийн эсэрхүүчиг тэмцлийн даамга дайлалдааныг сайтар хийх хэрэгтэй. Олон түмнээ дэрэгдэх төв бус суртал болон ээлжирлийн асуудлыг гүнзгээрүүлэн чигчилж, шовтлолтын дайлалдааны бүх талын илэлтийг олох хэрэгтэй гэлээ. Хурлаас чухалчлахтан Өөртөө Ниц хорны 12 дугаар удааны намын төлөөлөгчдийн хурлыг сайтар эрхлэх нь бүх орны өл үндэстний ард түмнээ улс төрийн амьдрал думдах том явдал. Дүрм тогтоолыг чанга журамлан бэлтгэл ажлыг лавдун сайн хийх хэрэгтэй. Намын төв хорооны шийдвэр байрлуулалтыг гүнзгий суралцсан туушлуулж, Өвөр Монголын Боттойтой нэгт уялдуулан намын төлөөлөгчдийн их хурлын илтгэлийг чанарлаг нооргөлж, ирэх 5 жилийн Өвөр Монголын одоогчилсан байгуулалтын оогоо төсвийг зураглах хэрэгтэй гэжээ. Хурлаас чухалчлахтан оны өл төрлийн харалт үүргийг биелүүлэхэд эрхвш суралцлагыг эрхэмлэн байцаан судлалтыг гүнзгээрүүлж, чанга атхан боттой ажиллаж, ариун чигч байх хэрэгтэй. Ши Жинпингийн шин чав үеийн дундад улсын онцлогт нийгэм журмын үжил санааг гүнзгий суралцсан туушлуулж, Ши Жинпин ерөнхий шүүжийн заасан чиглэлээр өрс говьшгүй урагшлах хэрэгтэй. Өвөр Монголын одоохны хөгжилтийн байдлыг зөв таньж, хөгжилтийн итгэлийг баттган, тэмцлийн жирэг санаагаар хүчрийг даван, өл төрлийн ажлын хөгжилтийн шин байдлыг чармин үүдэх хэрэгтэй. Төрийн бодлогыг хянамгай судлан ашиглаж, чанарлаг хөгжилтийг ахиулах чадвар болон төвшнийг тасралтгүй дээшлүүлэх хэрэгтэй. Засгийн бүтэмжийн зөв үжилтийг бий болгон үйлчлэгжүүлэх суралцлах хүмүүжлийг бэхжүүлэн өргөтгөж, Өөртөө Ниц хорны өл төрлийн ажил үйлсийн хөгжилтийг улам эрчимтэй ахиулах хэрэгтэй гэжээ. Хурлаас бүх орны өл шатны намын зохион байгуулалт болон өргөө олон намын гишүүн кадрчууд Ши Жинпин нөхрөөр голлогч болгосон намын төв хорооны тойронд нэгтрэн бүлхэмдэж, Монгол морины жирэг санааг ихээр бадруулан, шилдэг хэр бүтэмжөөр Өөртөө Ниц хорны 12 дугаар удааны намын төлөөлөгчдийн хурлын амжилттай хуралдахыг ухтаж, дундад улсын маягийн одоогчлолтын Өвөр Монголын шинэ хуудсыг бичгэл сүгэ гэж уриалсан байна. Долоон сарын 29-ны үдийн хойно Өөртөө Ниц хорны намын хорооны дэд шүүжий, Өөртөө Ниц хорны ардын засгийн ордны тэргүүлэгч Болган, Өөртөө Ниц хорны ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны бүрэлдэхүүн гишүүн болон хэсэг ардын төлөөлөгчд дээр хагас жилийн бүх орны аж ахуйн нийгмийн хөгжилтийн байдлыг мэдэгджээ. Болган хэлэхдээ энэ жил бүх орны эл шат Ши Жинпингийн шин цаг үеийн дундад улсын онцлогт нийгэм журмын үжил санаагаар жолоодлого болгохыг баримтлан, Ши Жинпин ерөнхий шүүжийн Өвөр Монголын ажлын тухай ширс чухал зааврын зориг санааг гүнзгий туушлуулан, Өөртөө Ниц хорны намын хорооны 1-5-7 ажлын байрлуулалтыг хянамгай найдваржуулж, ажил олголтыг тогтворжуулах, аж ахуйлыг тогтворжуулах, зах дэлгүүрийг тогтворжуулах талаар хүчлэн чармааж, аж ахуйн нийгмийн чанарлаг хөгжилтэд ахиулж, дээр хагас жилд бүх орны аж ахуйн эргэлт ерөнхийдөө тогтун, аж ахуйн нэмэгдлэн зохистой хөвчөнд байхыг баталж, сайн хандаж илэрсэн гэжээ. Болган илэрхийлэхдээ доор хагас жилд бид Ши Жинпин ерөнхий шүүжийн заасан чиглэлээр эрс говьшгүй эренбийдэн урагшилж, бүтэмжтэй бэл оруулалтыг өргөтгөн, эсрхэг цөлөрхөг газрын том суурин, нүүрсээр тос хий үйлдэх, цэвэр бодолтын хүчин, 6 тор зэрэг төслийн байгуулалтыг бүрэгдэхүүн ахиулна. Аж үйлдвэрийн чанар чансаа үр ашгийг дээшлүүлж, энерги, өнгө төмөрлөг, химийн аж үйлдвэр, ховор шороо зэрэг хүрээний голдлогтой аж ахуйлыг жолоодон тогтун үйлдвэрлэлийг баталж, тухайн газар орны байдалд тохируулан доороо гарын аж ахуй, амьд үтсийн үйлдэх үйлс, хиймэл оюун зэрэг байлдах худлын чанартай шинээр мандсан аж үйлс болон ирээдүйн аж үйлсийг хөгжүүлнэ. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг үргэлжлэн сайтар зохион байгуулж, ам будаа, мах, сүү зэрэг гол болох хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тогтуу нэмэгдлийг баталж, бүх улсад алдарсан нэр тэмдгийг цогцолно. Үйлчилгээний үйлсийн нөөц хүчнийг уудлан, эрүүл мэнд, нас жилийн асрамж, зэмлэгчүүдийг туслах, гэр ахуй зэрэг үйлчилгээний хангаалгыг чангатхан, хэрэглгээний амжилтын хүчнийг хөгжөөнө. Чөлөө даралжааны туршилтын орны өөрчлөлтийн туршилтын цагийн үргийг лавдун баттай ахиулж, хөгжилт болон амар төвчнийг нэгдэлтэй төлөвжүүлэн, аюулгүй үйлдвэрлэлийг өчөөхөнч сулруулалгүй атгаж, эл хүрээний түгшүүрийн гэмт сугыг сэргийлэн шийдвэрлэж, төвийн тойрон байцаалт, төвийн ам ахуй орчин тойрны хамгаалалтын хянан байцаалтаас зааж гаргасан эл төрлийн асуудлыг засан цэгцлэхийг чанарлаг биелүүлж, ардын амьдралын 10 том инженерингийн сайтар хэрэгжүүлэн, ард олон ханамжтай хариултын хуудсыг тушаанагжээ. Дээр хагас жилд Өвөр Монголын хөвчөөжилд хүрсэн аж үйлдвэрийн нэмэгдэл өртөг, адил хугацаанаас жууны 6.6-аар нэмэгдэн,
Үүнд уйлдах үйлс Жуун 8-аар нэмэгдсэн байна. Уухай хотод хар нүүрс уламжлалт хэмийн аж үйлдвэрийн дагуулга бүтээгдэхүүн. Өнгөрсөнд бүтээгдэхүүний бүтэц дан цолгой байж 9%-аас дээших бүтээгдэхүүнийг хүнд аж ахуйлалд хангааж, тоон бүрийн өртөх нь урт хугацааны турш түмэн төгрөгөөс доор байжээ. Энэ жил Уухай хотын хар нүүрсний хамаатай компанийн ашиглалтад оруулсан оюунч тосны бүтээгдэхүүнийг хянан хамжилтын систем, одчлолтоор хянан шалгалт хийхээ хамт дээдэсийн цахилгаан дамжуулгын үйлдвэрлэлийн шугамыг зэрэгээр ашиглалтад оруулжээ. Энэхүү бүтээгдэхүүний дэс дэвшилт нь аж ахуйллыг шинэ энергийн хөлгөх хүчний цахилгаан зайн түүхийн материалын зах дэш татаж, тоон бүрийн өртөх нь 2 түмэн төгрөгийг авчээ. 1 түмэн төгрөгөөс 2 түмэн төгрөгийн өртөхийн баялагдлын гол нь бүтээгдэхүүний бүтцийн шинжилэлтэд байна. Дээр хагас жилд бүх орон 500 түмэн төгрөгөөс дээших аж үйлдвэрийн мэрэгжлийн өөрчлөлтийн 400 төслийг ахиулж, нүүрс, төмөрлөг хайлуулах, химийн аж үйлдвэр, барилгын материал, амьд утсын эмнэлэг зэрэг уламжлалт аж үйлсийн мэрэгжлийн өөрчлөлтийн төслийн харьцал 7%-ийг давсан байна. Мэрэгжлийн өөрчлөлтийн бэл оруулалт үйлдэх үйлсийн нэмэгдлийн хөлгөөгч хүчин болон улирж байна. Дээр хагас жилд бүх орны дээд мэрэгжлийн үйлдэх үйлсийн нэмэгдэл өртөг адил хугацааныхаас 111.6-аар нэмэгдэж, хевчээ жил хүрсэн аж үйлдвэрийн нэмэгдлийн хурдац 500% цэгийг авчээ. Энэхүү нэмэгдлийн зөрөө нь мэрэгжлийн агуулгадац улам өндөр аж үйлсийн нэмэгдэл нь улам түргэн гэдгийг гэрчилсэн байна. Энэ нь төрийн бодлогын дэмжлэгээс салж чадахгүй. Одоо бүх орон 1837 шинжилэлтийн хэлбэрийн дунд баг аж ахуйллыг бойжуулж, эл шатны аж ахуйллын мэрэгжлийн төв, аж үйлсийн шинжилэлтийн шин тавцанг 270-аараа байгуулжээ. Угтын бол төмрийн бүлгэлэлд энэ жил дээдэсийн машин тэрэгний бол тэргэлэх хүрээнд шовтлолт гаргаж, цайр өнгөлсөн хөнгөн цагааны хайлшийн чадахыг дээшлүүлэх асуудлыг шийдвэрлэн, бүтээгдэхүүний тогтун чанар илэрхээ нэмэгдэн, борлуулга нь 1 жилийн хэдэн мянган тонн байснаас 6-7 түмэн тонн болж нэмэгдсэн байна. Өөр түнжис хорны зам харилцаа жөөврийн тэнхмээс ойлгосноор өөр түнжис хорны зам харилцаа жөөврийн тэнхм, худалдааны эвдлийн тэнхм, шуудны эвдлийн хамаарлтын товчоо Хөх хот боомттой холбоолон 3 жилийн ажиллагааны төсөв хөвлөн тархаж, Хөх хотын шөнглөө олон улсын нисгэлийн буудлын хүйс барилгын чадварыг чангатхан, Манжуур өрөн бомтын нисгэлийн буудлын хил асалсан барааны жөөврийн чадварыг дээшлүүлж, төхөөрөмж бүрэн, сүлжээ шулуун, аж үйлс төвлөрсөн, үр бүтэмж өндөр, оюунч агаар аяллаа барааны гүйлгээний системийг анх алхам бүрэлдүүлэн 2028 оны сүүлч болтол бүх орны агаар аяллаа барааны гүйлгээний хэмжээг 12 түмэн тонн хүргэх болно. Дээр хагас жилд Баяннуур хотын гадаад оруулалт гаргалтын ерөнхий өртөг 406-ыг 3 дуншуур төгрөг хүрч адил хугацааныхаас Жуун 64-ийг 7-оор нэмэгдэн, Өвөр Монголын 12 аймаг хотын гадаад оруулалт гаргалтын ерөнхий өртгийн Жуун 39-ийг эжилж тэмдэглэл шинтгэжээ. Ганч мод бомтын барааны жөвөр Өвөр Монголын 14 хуурай замын бомтын барааны жөврийн ерөнхий хэмжээнэ 3.1-ийг эжилж байна. Дор тохон өвөр мөч онцлогдох хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг тогтуунаар гадаадад гаргаж, Өвөр Монголын тариалангийн бүтээгдэхүүнээ гадаадад гаргасан ерөнхий өртгийн 7%-ийг эжилэн, 130 гаруй улс болоод газар оронд борлуулагдчихвээ. Өөртөө яс хорны жагтэлгүүрийн хянан хамааралтын товчоноос ойлгосноор настайчуудын нөхөрсөх хэлбэрийн нийгэм тойрого настайчуудын сургууль хүмүүжлийн үйлчилгээнэ 4 жил зэрэг 5 төрлийн баримжааг ойрд нийтлэн хэрэгжүүлж, нийгэм тойргийн хамааралт, настайчуудын сургууль хүмүүжил, настайчуудын нийгэмдгийн үйлчилгээ, настайчуудын төлөөнөө сайн дурын үйлчилгээ, нийгэм тойргийн настайчуудын төлөөнөө үйлчилгээ зэрэг 5 хүрээг хамарч, настайчуудын аж төрөх орчин тойрон аюулгүй зам харилцаа, олон нийтийн үйлчилгээ, нийгмийн оролцлого, оюун санааны халамжлал, тоочлолтоор дэмжлэг үзүүлэх зэрэг бүх талбар үжигдлийн үйлчилгээг системтэй байгуулах болно. Мөдөө нэвтрүүллээ. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Баяртай.